Малчид та бүхнийхээ эрүүл мэндийн төлөө хүргэж буй малчдын эрүүл мэнд нэвтрүүлгийн маань энэ удаагийн дугаар эхлэхэд бэлэн болоод байна. Хөвлийгээрээ чанга бүсэлэхээр бас сөөргөд тодорхой хэмжээгээр бас нөлөөлж болно. Ашигтай болон ашиггүй тэр өвчин үүсгэгч бактериуд чинь тухайн эмийн бодисондоо төсвөржилт үүсэж байгаа. Өвөрмөц ямар нэгэн шинж тэмдэг илэрдэг үү? Ковидын үеэр бол бэлгийн замын халдварт өвчин нэгсэн буурсан. Малчтаа зөрүүлээд зөрүүдийн дээр анхааруулад хэлчихье. Мэс заслын эмчилгээнээс өөр одоо сонголтгүй болсон үедээ айгүй хийж байгаа. Сүнжийн зөвлөлүүд ерөөсөө айл болгон автомашин болгон ажлын байр болгон дээр байна гэж заасан. Хавар яг ингээ өтөг бууц тэр юутай үед бол бүр их хаасан их хөдлөд идэг. Малчин та эрүүл мэндээ бүхнээс түрүүнд тавиад урт удаан аз жаргалтай эрүүл сарвал их тун хандраарай. Нэвтрүүлгийн хамтрагч Энерл Момоз эмнэлэг. Сайн байцгаана уу эрхэм хүндэт үзэгчдээ. Монголын үндэсний малчин телевизээс малчид та бүхнийхээ эрүүл мэндийн төлөө бэлтгэн хүргэж байгаа малчдын эрүүл мэнд нэвтрүүлгийн маань энэ удаагийн дугаар эхлэхэд бэлэн болоод байна. Энэ удаагийн нэвтрүүлгээрээ бид гэмтэл соох судлалын үндэсний төвийн эмч Урангой эмчигээ урьж оролцуулаад байна. Сайн байна уу та бидний урилгыг хүлээж авч энэ удаагийн нэвтрүүлэгт минь хүрэлцэн ирсэнд маш их баярлалаа. Баярлаа. Бүгдэнд нь бас энэ өдрийн мэндийг хүргэе. Намайг одоо урьж оролцуулсан малчин телевизийн хамт болонд бас баярлалаа гэж хэлмээр байна. За өнөөдрийн ярих сэдв бол гэмтэл. Тэгэхээр гэмтэл гэдэг маань өөрөө маш өргөн хүрээтэй сэдв. Яг гэмтэл гэж юу юм бэ? За асал гэмтэл гэдэг маань ер нь дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэдээлснээр одоо тэргүүлэх халдварт ус өвчний одоо 10 шалтгааны нэгд нь асал гэмтэл ордог. Тэгээ энэ маань яаж байгаа юм гэхээр санамсаргүй болон одоо санаатай байдлаар одоо гэмтэхийг бол одоо асал гэмтлийн гэж одоо дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас бол мэдээлдэг. Тэгвэл гэмтэл гэдэг маань ер нь юу гэлээд байгаа юм гэхээр шууд болон одоо шууд бус механизмаар аль нэг эд эрхтний бүрэн бүтэн байдал алдагдах. За үүнтэйгээ холбоотойгоор тухайн эрхтний үйл ажиллагаа алдагдахыг л ер нь гэмтэл гэж нэрлэдэг байгаа. Одоо энэ ардрын зурагтнууд дээр харуулсан байна л да. Монгол улс хүн амын нас баралтын шалтгааны 3 досол гэмтэл ордог гэж байна. Тэгэхээр энэ бол бас айгүй өндөрт бичигдээд байгаа юм шиг надад санагдчихэж байна. Нөгөө хүмүүсийн одоо нас баралтын тэргүүлэх шалтгаан зүрх судас, хоол, боловсруулах, амьсгал гэдэг тийм ээ. Тэрнтэй адилхан нөгөө осол гэмтэл маань Монгол улсын хэмжээ нас баралтынхаа одоо 3 дугаар байранд жигсэж байгаа. Тэгээ яг энэ осол гэмтэлд юу орж байгаа юм гэхээр одоо явнаас унах, одоо машинд мөргүүлэх, зам тээврийн ослууд байж гин. Аль эсвэл одоо барилга дээрээс унаж гэмтэх байж гин. За ямар нэгэн одоо хүчирхийллүүд, дайрлага, халдлагууд тийм ээ эдгээрийг одоо бүгднгийн нийлүүлээд осол гэмтэл гэж үзээд энэ осол гэмтлийн эдгээр шалтгаанд зүйл маань бол одоо нас баралтын 3 дугаар шалтгаанд орж байгаа юм Монгол улсын хэмжээнд. За мөн энэ дээр халдварт бус өвчлөлийн тэргүүлэх 10 шалтгааны санамсаргүй болол санаатай осол гэмтлүүд багтдаг гэдэг. За энэ нь болохоор юм бэ гэхэлэр одоо нөгөө бид нар ямар нэгэн байдлаар санаандгүй явнаас ундаг ч юм уу тийм ээ. Одоо санаандгүйгээр одоо ямар нэгэн тухайн хүнийг одоо эрсдэл доторх одоо юу байхад тийм ээ бэлтгэлгүй байх үед гэх юм уу явнаас унах, зам тээврийн осолд гарцаар гарч явахдаа мөргүүлэх ч юм уу эдгээрийг бол одоо санамсаргүй тохиолдлууд гэж байгаа. Санаатай гэдэг нь яаж байгаа юм гэхээр тухайн хүн ямар нэгэн одоо биед нь одоо халдлага үүсгэх ч юм уу, дайрлага, одоо хүчирхийлэл тийм ээ эдгээрийг бол санаатай осол гэмтлээ гэж авч үзэж байгаа. Тэгэхээр нас баралтын 3 дугаарт яг өвчлөлийнхаа хэмжээнд бол 10 дугаарт бичигддэг гэж ойлгож болох нь тий. За тэгэхээр ерөнхийдөө бол эн чинь нийт одоо 3 сая иргэнтэй Монгол улсын маань хувьд бол осол гэмтлийн шалтгаан бол нэлээд өндөрт бичигдэж байгааг илэрхийлж байгаа таа үзүүлэлт юм болов гэж бодож байна л да. Тэгэхээр хоёлаа яг ерөнхийдөө осол гэмтэл гэхээр телевиз үзэж байгаа үзэгчид маань ерөнхийн нэг агуулгатгүй мэдж байгаа. Гэхдээ тэр дотроо бол маш олон төрлийн ослууд гэмтлүүд байна. Тэгээд ер нь яг Монгол улсад одоо нас баралтанд хүргээд байгаа хамгийн их гэмтэл нь юу байгаа гэдэг юм. Магадгүй одоо зүгээр надад нэг тоо их сонир санагдаад байна л да. Нас баралтын тэргүүлэх шалтгааны 3 дугаар тэгэхээр магадгүй тэр хүн яг гэмтлээс болоод нас барж ийн гэсэн үг тийм үү? Тэгээд тэр нь эмнэлэг тэрээ тусламж үйлчлэгээ аваад нас бараад байна уу? Авч чадахгүйгээр нас бараад байна уу гэдэг тоо баримт бас их сонирхолтой байна. Тэгэхээр нөгөө яг осол гэмтэл гэдэг маань өргөн цар хүрээгээр энэ дотор маань маш олон шалтгаанууд байгаа. За энэ шалтгаанууд дотроос одоо гэмтлийн энэ осол гэмтэлд одоо бүртгэгдээд байгаа осол гэмтлүүдээс хамгийн одоо тэргүүлэх 5 шалтгаан байгаа. Энд нь юу байгаа вэ гэхээр нэгдүгээрт ерөөсөө уналт. Тэр уналт нь юу гэж байгаа юм гэхээр явнаас унах,
шатнаас унах, сандлаас унах, өндрөөс унах тийм ээ ингээд бүх төрлийн уналтууд бол ерөөсөө тэр гэмтлийн одоо осол гэмтлийн шалтгааны тэргүүлэх байранд орж байгаа. За хоёрдугаарт нь юу юм гэхээр амгүй одоо механик хүчин зүйлүүдэд буюу хурц одоо мохоо болон хурц өдөртэй зүйлд хатгагдах, цохигдох тийм ээ. Одоо төмөр, модон тийм янз бүрийн одоо энэ амгүй механик зүйлүүдэд цохигдох эдгээр гэмтлүүд бол хоёрдугаарт орж байгаа. Гуравдугаарт нь юу ороод байгаа юм гэхээр зам тээврийн ослууд. За энэ зам тээврийн осол дотор нь одоо ямар ослуудыг зам тээврийн ослоо гэж байгаа юм гэхээр тээврийн ослууд байж гэн тийм ээ. Хоёр машин хоорондоо мөргөлдөх тээврийн ослууд байх нь. Аль эсвэл явган зорчигч ийг одоо автомашин мөргөх. За дараа нь юу орж байгаа юм гэхээр одоо мотоциклоос унах. За дараагийнх нь одоо хөсөг буюу одоо мориноос унах байж гэн тийм ээ. За тэгээд дугуунаас унах гэсэн эдгээр энэ эсгүүдийг бол бид нар зам тээврийн осол гэж бүлэгтээ авч үзэж байгаа. Тэгээ энэ маань болохоор 3 дахь нь орж байгаа. Дөрөвд нь юу орж байгаа юм гэхээр одоо нөгөө хүчирхийллүүд байж гэн тийм ээ. Одоо санаатаагаар одоо хин нэг нь одоо цохидох, задуулах тийм ээ. Халдлага, дайрлаганд өртөх, дээрэмдүүлэх ч юм уу тийм ээ. Эдгээрийг бол хүчирхийлэл гэж авч үзээд. За 5 дугаарт нь юу вэ гэхээр амьтаа механик зүйлд одоо гэмтэх буюу одоо нохоо муурн таазуулах одоо ямар нэгэн амьтанд одоо могоонд батгуулах ч юм уу те эдгээрийг бол амьтаа механик амьтаа зүйлд бол одоос үүдэлтэй гэмтэл гэж авч үзэж байгаа. Ингээд эдгээр энэ 5 шалтгаан бол одоо осол гэмтлийн бол тэргүүлэх 5 шалтгаан одоогийн байдлаар бол Монгол улсад бол ийм байгаа. За тэгээд дараагийнх нь юу юм гэхээр одоо 6 дахь нь бол одоо түлхэнхий гих мэтчлэнгээр ингээд тэргүүлэх шалтгаануудыгаа бол ингээд чагсаага бичсэн байдаг. Тэгээ энэ шалтгаанууд маань тухайн одоо аймагтай одоо төвийн бүсүү, хангай, баруун, зүүн бүсүү гэдгээс шалтгаалаад бас өөр байна. Аль нөгөө улирлууд байж гэн тийм ээ. Аль улирлд нь илүү их одоо зам тээврийн осол байгаад байна. Аль улирлд нь одоо уналт их байгаад байна гэдэг нь бас тэр улиралтай холбоотойгоор бас ингэж үзүүлэлтүүд нь өөрчлөгдөд байгаа. Гэтэ энийг ингээд нийлүүлээд аваад үзэх юм бол саяны одоо дурдсан 5 шалтгаан бол осол гэмтлийн тэргүүлэх 5 шалтгаан болж өгöd байгаа. Тэгээ энэ тэргүүлэх 5 шалтгаанаас хамгийн их одоо хүмүүсийн гэмтээд идэг нь толгоогоороо гэмтэх тийм ээ. Толгоо гэмтэх, толгоо, хүзүү, нуруу, нуус гэмтэх. Дараагийнх нь юу юм бэ гэхээр шагаа, тавхай, өвдөгний гэмтэл, ясны гэмтлүүд бол одоо тэргүүлэх одоо гэмтлүүдийн нэг нь бол болж өгч байгаа. Одоо Улаанбаатарын хэмжээнд ч тэр хөдөө орон нутгийн хэмжээнд ч тэр эдгээр гэмтлүүд бол дийлэн хувийг нь бол эслээд байгаа одоогийн байдлаар. Яг нөгөө гэмтлийн шалтгаанд хүндрэлээсээ гэхээсээ илүү тухайн цаг үед авж байгаа тэр гэмтлийн нас баралтаараа л байгаа гэсэн үг. Тэгэхээр ямар нэгэн байдлаар унаа толгоогоо гэмтээд нас барах юм уу? Аль эсвэл автозамын осолд ороод нас барах юм уу? Гэдгээр нь эдгээр энэ тоо мэдээг ирээл нас баралтынхаа 3 дугаар шалтгаанд ороод байгаа. Түүнээс нөгөө эмнэлэгт ирж үзүүлээд тэрнээсээ үүдэлтэйгээр одоо нас баралтууд ч юм уу одоо үзүүлээд хаалгааны дараах хүндрэл ч юм уу тэргүүрээ биш тухайн одоо моментод авж байгаа гэмтэл тэр нас баралтаараа 3 дугаарт ороод байгаа гэж бодож байна. Тэгэхээр магадгүй яг одоо телевиз үзэж байгаа иргэд маань эдгээр гэмтлүүдээс бид нар яаж урьдчилан сэргийлэх боломжтой вэ гэдэг талаар хоёлаа жоохон мэдээлүү. Тийм. Тэгэхээр нөгөө автозамын осол дотроо одоо нөгөө зам тээврийн ослыг бид нар дотор нэг бас хэд хэдэн бүлэг таагаад үзэж байгаа. За тэрийг нэг 10 хүн тутамд аваад үзэхээр 10 хүн тутмын 3-аас 4 хүн нь бол одоо хурд хэвтрүүлсэн. Аль эсвэл савтуугаар тээврийн хэрэгсэл барьсан. Аль эсвэл одоо суудлын бүсийг одоо зүгөөгүй ч юм уу ийм шалтгаантай. Тэр 10-аас 10 хүний 3-аас 4 нь бол яг тээврийн осол болчихж байгаа. Тэгэхээр нөгөө 10 хүн дотор ингээл аваад үзээд байх юм бол мотоциклтэй зорчигч бол 2% нь одоо 10 хүний 2-ыг нь тийм ээ. Мориноос унах тохиолдолд бол 2%-ыг нь ч юм уу одоо 10-аас 2-ыг нь ингээд эслээд ингээд явж байгаа. Тэгэхээр мэдээж нөгөө зам тээврийн осол дотор чинь түрүүний дурдаад байгаа бидний одоо архитролон хэрэглэх, суудлын бүсээ зүгээгүй байх. Энэ дундаас хамгийн одоо энэ ялангуяа 6, 7, 8 саруудад их тохиолдоод байгаа осол гэмтлийн одоо зам тээврийн ослын номер 1-т бол юу юм гэхээр ерөөсөө л хурд хэвтрүүлэх тийм ээ. Үүнтэйгээ холбоотойгоор магадгүй одоо зам тээврийн осолд орсноор хизээж сэргэхгүйгээр өөрчлөлтөнд орох, аль эсвэл одоо тухайн цаг мөчид одоо амнаас эрсдэх. За түүний дараатаагаар одоо тарих толгойн гэмтэлтэйгээ холбоотойгоор одоо хөгжлийн бэрхшээлтэй болох тийм ээ. Иймэрхүү одоо бол байдаг. Гэхдээ бид нар энэ зам тээврийн ослоос бол ямар нэгэн байдлаар бол урьдчилан сэргийлэх бүрэн боломжтой. Тэр нь бол мэдээж хурд хэвтрүүлэхгүй байх. Хамгийн одоо энгийн бөгөөд одоо зөв урьдчилан сэргийлэлт бол ерөөсөө л хурд хэвтрүүлэхгүй байх. Одоо согтуугаар тээврийн хэрэгслэл барихгүй байх. За тэгээд дээрээс нь одоо
суудлын бүсээ зөв өгөх тийм ээ эдгээрийг бол бас хамгийн сайн урьдчилан сэргээлт хийж чадах юм бол бид нар зам тээврийн усаас бол урьдчилан сэргээлэх бүрэн боломжтой болдог. Тэгэнтэй тээврийн хэрэгсэл хоёлаа ингээд аваар осол ярьсных одоо хөдөө орон нутагт бол магадгүй морино сунах, мотоциклоо сунах тийм ийм гэмтлүүд их байдаг баг. За тэгээд нөгөө арт иргэдийн манд дунд нэг ийм зүйл өгдөг штэ морино сундаг ч юм уу нэг гэмтэл авахаар бариач төчөө бариулцдаг. Гэтэл яг бариулах ёстой гэмтэл тэнд байна уу? Үнэхээр ясуугарсан бол магадгүй тэрийг бариулах ёсгүй баг тийм үү? Хөдөө одоо амьдардаг малчтан маань ч юм уу тийм ээ. Одоо зарим хүмүүс бол ер нь хүүхдийг ингээд одоо зуны уйлралт ч юм уу аль эсвэл янз бүрийн одоо юуны айн баярын үеэр одоо морины уралдаанууд их болдог шүү дээ тийм ээ. Энэ үедэд хүүхдүүд одоо мориноос унж гэмтэх тохиолдлууд бол их байдаг. Тэгээ энэ нь одоо яаж байгаа юм гэхээр зуны уйлралт, таврын уйлралт бүр илүү ихээр нэмэгддэг тэр хүүхдийг мориноос унах тохиолдлууд. Гэхдээ энэ үед нь яаж байгаа юм гэхээр нөгөө мориноос унахад нь эцэг эхчүүд нь тоохгүй орхидог. Удаан нөгөө уралдаан удаан байлгадаг. За тэгээд одоо мод барьж чиг одоо боох идэхтэй хитрхи чанга боодог ч юм уу тийм. Үүнтэйгээ холбоотойгоор одоо тухайн хэсэг газарт одоо судас мэдрэлийг гэмтэх, цусаа амжгүй болгох иймэрхүү хүндрэлүүд их байдаг. Тэгээд бүр үүнтэйгээ холбоотойгоор нөгөө одоо ирээд үзүүлж байгаа хүмүүсийн ингээд асамжаас наваад үцгэд маш олон онцон байдаг. Олон оног одоо давстай хар цагаар шавшаад бооцсон байдаг. Иймэрхүү тохиолдлууд бол маш их байдаг. Тэгээд давстай одоо хар цагаар шавшиж баасан тохиолдлууд бол тухайн хэсэгт одоо хүчилт явагдаад тийм ээ. Одоо цусаа хангамж алдагдах одоо юм гэдэг өөрчлөлтөнд бол орчин тохиолдлууд бол нэлээх ирдэг. Тэгээд тэр нь бол ерөөсөө л нөгөө хүмүүс маань тэрийг ерөөсөө л хугарал гэдэг бол ямар нэгэн бариачаар барьж идэгдэг зүйл биш юм аа гэдгийг ерөөсөө ойлгохгүй. Ямар нэгэн байдлаар тэрийг одоо эмч болон эмнэлгийн байгууллагад очиж үзүүлж ижил одоо хугарал гэдэг ямиг бол эмчлэх боломжтой тийм ээ. Иймэрхүү тохиолдлууд бол маш их байдаг. Хөдөө орон нутгаас ирж байгаа тохиолдлууд бол нэлээд хүнд шатанда тийм ээ ирсэн хүмүүс бол байдаг. Тэгээд түүнээс гадна бас нөгөө элдв одоо ийм химийн бодисуудад түлэгдэгч байт юм уу те. За одоо сүүлийн үед бол нөгөө халуун тоогоо гэж яриад байдаг. Халуун тоогоо түлэгцүү хүүхдүүд бас их байдаг баг. За тэгээд яг магадгүй нөгөө гал хөсөг одоо түлдэгтэй холбоотойгоор галт түлэгдэг ч юм уу те. Тиймэрхүү одоо түлхийн тохиолдлууд ер нь хэрэг байдаг вэ? Энэ тал дээр авах арга хэмжээнүүдийн талаар хоёлаа бас хэлж өгвөл одоо ялангуяа нөгөө энэ гэмтлийн одоо шалтгаанууд дотроос ингээ насны бүлгээр нь аваад үзэхээр хүүхдүүдийн хувьд 0-4 насны хүүхдүүд бол бусад насны бүлэгтэй харьцуулахад хамгийн их гэмтэл тохиолддог бүлгийн нас юм. Тэгээ энэ үед яаж байгаа юм гэхээр нөгөө хүүхдүүд маань одоо энийг хийж болох, энийг хийж болохгүй гэдэг зүйлийг хараахан сурч амжаагүй байдаг. Яг тэр үед нь нөгөө эцэг эхийн асаргаа маш чухал байдаг. Гэтэл яаж байгаа юм гэхээр манай эцэгчүүд одоо нөгөө ширээн дээр тавьсан халуун цайг хүүхдээ тэрээ сууж байхдаа хүүхэд нь ингээл татчихдаг тийм ээ. Тэгээ түлэгдчихдэг. Тэгээ тэрийг тоохгүй орхичдаг. Тэгээ ингээд түлэгдэлт гэдэг чинь юу юм гэхээр арсны бүрэн бүтэн байдал ер нь бол алдагдаад. Тэгэхээр бүрэн бүтэн байдал алдагдчихаар тухайн хэсэгт одоо халдвар авах эрсдэл маш их байдаг. Гэвтэл нөгөө 4-өөс одоо 0-4 настай хүүхдээ нэг алгах чинь нэг жижигхэн юм байгаа шүү дээ. Бидний хувьд бол тэр алга бол жижигхэн бүр ингээд бараг нэг юм хуруу дарамл газар шиг харагдаж байгаа. Гэвтэл бидний өөрсдийнх нь алга ингээл гэмтчүүл бид нар ч одоо яалал өстой өвдлөө хавдлаа болохоо байлаа эмнэлэг домчтой одоо үзүүлэе гэлэгдэх тийм. Гэтэл тэр хүүхдүүдийг тоох орхичдаг. Нөгөө хүүхдүүд ч одоо энэ хитрхийх өвдөд байна бисээ тэсгүй байна гэдгийг хэлж чадахгүй. Уйлалаадаг эцэг эхчүүд нь тоохгүй орхичдаг. Анзан мөрөө одоо саатуулдаг чихэр жимс юу гэдэг тийм ээ. Тийм юмар ингээ саатуулчдаг. Тэгээд хитрхий удаа нөгөө арсны бүрэн бүтэн байдал алдагдаад удаан байсантай холбоотойгоор хүүхдүүд одоо хорлогонд орчдөг тийм. Яагаад гэж байгаа юм гэхээр арсны бүрэн бүтэн байдал алдагдана гэдэг нь гадаад орчноос маш их халдварыг авах бүрэн боломжтой болчихж байгаа. Тэгээ бүрэн боломжтой болоод нөгөө хүүхэд маань хордлогонд орох тийм ээ. За бүр цаашлаад одоо амь нас эрсдэг ч юм уу иймэрхүү хүндрэлүүд бол бас их гардаг. Одоо жижигхэн энэ алганы хэмжээд ч хүртэл тийм ээ. Ингээд одоо олон хоног нөгөөтг нь одоо боохгүй, цэвэрлэхгүй тийм ээ. Одоо нарийн мэргэжлийн эмчд үзүүлэхгүй байсантайгаа холбоотойгоор тухайн хүүхдийг одоо хүндрүүлэх эрсдлүүд бас айгүйх байдаг. Тэгээ эцэг эхчүүдийн дунд бол яг нэг тиймэрхүү одоо хүүхдийн алга ч юм уу, хуруу ч юм уу тийм тохиолдлуудыг бол ерөөс тоохгүй орчдөг. Тэгээд өөртөө байсан бол өвдлөө яаж нээж настай болохоо байлаа гэлдэгдэг те. Тэгээд хүүхдийг бодол ингээд орчдөг. Тэр нь бол маш буруу байгаа. Тэрийг яг л хүүхдийг бол эмнэлгийн нөхцөл төрж маш цэвэр боолт хийх шаардлагатай. Энийг бол гэрээр ямар нэгэн байдлаар одоо
савн төрхөх тийм ээ. Нөгөө нэг 9 чихэр төрхдөг. За бүр нөгөө гутлын хар тос бүр төрхсөн тийм тохиолдлууд ч бас ингээд ирж исэн. Тэгэхээр тийм юм одоо төрөхгүйгээр шууд л маш ингээд өөрт байгаа хамгийн ойр одоо цэвэрхэн мен дээрээ ч юм уу тийм ингээд боогод шууд эмнэлэгт ирээд болгох шаардлага байдаг тийм. Ингэхгүй утсаас л хүүхдүүд одоо ирээд хүндэрдэг тийм ээ. Одоо эрчим дэмжлэгэнд ордог ч юм уу тийм иймэрхүү хүндрэлүүд бол ард иргэдийн дунд бол маш их байдаг. Тэгээд нэг ялангуяа бол манай одоо нөгөө хөдөө эмч эмнэлгийн мэрэгчлүүдийн одоо бага хүртээмж багтай хөдөөр нутагт бол бас иймэрхүү тохиолдлууд бас их байдаг. Тэгээд алга гэлтгүү одоо биеийн одоо хэсгүүдээ чинь тийм ээ хөл гар ч юм уу их талбайг хамуурсан эдгээр хэсгүүдээ байхад дараа нь одоо сорвжилт үүсдэг. Түүнээс холбоотойгоор одоо тохоо үеэр тэнээлэх ч юм уу өдөгний үеэр нуглах иймэрхүү хөдөлгөөнүүд алдагдаж сорвжилт айгүй үүсдэг ч юм уу. Тэгээ энэтэйгээ холбоотойгоор одоо нөгөө талын мөчтэйгээ харьцуулахад одоо хөгжил дутмаг ч юм уу тийм бүр төлөвлөлийн дараах одоо иймэрхүү хүндрэлүүд бас их байгаад байдаг. Нэгдээ ойлоо хүүхдийн тухай ярьсных. За хүүхдэд тохиолддог гэмтлүүд ямар төрлийн гэмтлүүд илүүх байдаг вэ? Тэгээ хүүхдэд тохиолж байгаа гэмтлүүд нь бас нөгөө хамгийн нөгөө түрүүний ярьсантэй улиралтай холбоотойгоор гэмтлүүд бас өөр байдаг. За жишээ нь одоо зуны улиралд яаж байгаа юм гэхээр яг ингээл урин дулаан цаг ороод ирэхээр хүүхдүүд гадаа байрныхаа гадаа ч юм уу гудамдаа тоглох тохиолдлууд их байдаг. Үүнтэйгээ холбоотойгоор хүүхдийн тоглоомын талбайдаас хүүхдүүд унж гэмтэх одоо гэмтлүүд маш их байдаг. Тоглоомын талбайны тэр өндөр дээвэр дээр гарч тоглоод тэнээсээ унах одоо нэг ялангуяа савлууд дээрээ савлаж одоо тархиараа савж унах тийм ээ одоо хүмүүс ярьж санснаар л одоо савж унах тиймэрхүү тохиолдлууд их байдаг. Нөгөө арай нэг жоохон том насны тийм өсвөр үеийн хүүхдүүдийн хувьд бол одоо скутер роликноос унах тохиолдлууд бол маш их байдаг. За тэгээд уунаас унах тохиолдлууд бол одоо хотын хүүхдүүдийн хувьд бол маш их байдаг. Тэгээ үүнтэйгээ холбоотойгоор одоо хаалгаанд орох ч юм уу тийм одоо бүр том хэмжээний яс уурхаас гадна том хэмжээний одоо шархууд үүсэх зүйл гарсан одоо зүсэгдсэн янз бүрийн тийм шархууд үүсэх ёслууд маш их байдаг. Одоо өвлийн хуулиар л хүүхдийн үзлэг одоо ирж байгаа хүүхдийн тоо нэг 80 орчим байлаа гэж бодоход урин дулаан цаг ирэхэд бол өдөрт бол 100 гаруй 120 30 ингээд бүр тоо нь бүр ирсэн гэж нэмэгддэг тийм. Тэгвэл харин одоо хөдөө орон нутгаас яаж байгаа юм гэхээр нөгөө хүүхдүүдийн маань мориноос унах тохиолдлууд бол маш их байдаг. Тэгээ мориноос унахаараа яаж байгаа юм гэхээр эцэг эхчүүд нь зарим нь одоо наа чи яахчгүй боочи эсвэл одоо нөгөө тухайн одоо аймаг ос нутгийнхаа бариочд очиод бариулчих. Тэгээ бариочд очиод бариулаад нэлийн одоо хэсэг хугацаа алддаг бас. Тийм ээ. Тэр хугацаа алдах тусам одоо хүүхдийн хугарсан байлаад ч одоо 5 авдар нэмэгддэг. Аль эсвэл нөгөөдхийг маань чиг барьж хитрхи чанга боодог. Тэгээ үүнтэй холбоотойгоор тухайн одоо мөчний цусан хангамж алдагдах. Бүр үүнээс шалтгаалаад одоо тэр тухайн мөчийг тайрах ч юм уу тийм. Иймэрхүү хүндрэлүүд тийм ээ тэр тухайн одоо цаг мөчөд аваагүй зөв одоо эмнэлгийн тусламж үйлчлэгийг аваагүйгээсээ дараагийн гарах хүндрэлүүд бол маш их байдаг. Тийм ээ. Гэтэ энэ нь бол ерөөсөө 100% эцэг эхчүүдийн л одоо хүүхдээ хардаа асаргааны таалбаатай байна шүү дээ тийм ээ. Тэгээд ялангуяа хүмүүсийн дунд бол одоо нөгөө эрүүл мэндийн боловсрол гэдэг зүйлүүд маш бага болчиход байгаа шүү дээ. Тэгэхээр хүндрэлээс бол бүрэн урьдчилан сэргийлэх боломжтой гэж хэлэх гээд байна тийм. Тухайн цаг мөчид хамгийн одоо зөв газартаа зөв одоо эмнэлэгтээ ирж үзлэгээ хийгээд одоо дараагийн тэр мөч тайрах хүндрэлээс тийм ээ. Хямнаас ирсдэг хүндрэлээс өөрийгөө болон өөр хүүхдтэйг бол хамгаалах бол бүрэн боломж бол байдаг. Тэр савлуурдаа тоглож байгаа хүүхдүүдийн хувьд ч хүртэл тийм ээ. Эцэг эхчүүд нь савлуурдаа хүүхдүүд нь савлаа тоглоод байдаг. За наадах чинь тийм шүү, ийм шүү гэдэг ч юм уу тийм ээ. Тэрийг ингээд зөвлөдөг одоо болиулдаг тийм боломж бол байгаа шүү дээ. Тэгээд одоо эцэг эхчүүдийн хувьд бас тэгдэг шүү дээ. Нөгөө хүүхд нь шатнаас унах, ролик, скутерээс ингээд унсан тохиолдлууд бол ингээд өөрөө унсан, өөрөө унчлаа гэдэг тийм. Гэтэл тэр хүүхдийг бол өөрөө эцэг эхчүүд нь бол 100% бол асарч хамгаалаад тийм ээ. Тэр гэмт бэртгээс нь бол урьсан сэргийлэх бол бүрэн боломж бол байдаг. Нэг хөдөлмөрийн аюулгүй байдлаас шалтгаалаад за одоо нөгөө алхаар юм хийж байгаагаараа зогчдог ч юм уу, хадаас гарлуугаа оруулцдаг ч юм уу, тий одоо өөр юу гэдгийг юм эргэтнээ таслуулах бас энэ тохиолдлуудаас айгүйх байдаг шүү дээ. Тэгэхээр тэр талаар бас баг зэрэг мэдээлэл өгөөч. Одоо нөгөө ялангуяа бас яг зуны улирлуудын нөгөө гэмтлийн тоонууд нь
босод одоо өвөл намар хаврын үйлрэлүүдийг бодвол харьцангуй их өсчдөг. Яагаад ингэж байгаа юм гэхээр зам болохоор хүм болгонд хашаа харуунд барилга дээр ажилладаг яддаг жижиг сажиг юмудаа янзлдаг машин дэргийнхаа юмуудыг янзлдаг ч юм уу тийм иймэрхүү ялангуяа одоо хөрөө дэрэл одоо тэр барилгын тоног төхөөрөмжүүдээр юмнууд өөрсдөө ингэж хийдэг мэрэгжлийн бас хүмүүс тийм тэгээд ингэж хийсэнтэйгээ холбоотойгоор одоо хуруунуудаа таслах одоо наад захын шүрмсөө гэмтэх одоо нөгөө хурууны одоо тодорхой хэсгүүдийн одоо шудас шүрмөс мэдрэлийг гэмтэх иймэрхүү ёслууд бол маш их байдаг. Бүр цаашлаад одоо хуруугаа тайруулах, тасдах, ялангуяа тэр тасдагч нь одоо тайруулсан одоо тохиолдлууд бол маш их байдаг. Одоо дийлэнх одоо баг одоо гэмтлийн бол дийлэнх хувийг бол хурууны гэмтлүүд тийм ээ гар хурууны гэмтүүд л эзэлдэг. Тэр нь яаж байгаа юм гэхээр ерөөсөө таслагч хөдөлмөрийн аюулгүй байдлын одоо мэдлэг байхгүй. Тэгээ өөрөө мэрэгжлийн бос хүн өөрөө ингэж гэр орондоо юм хийдэг ч юм уу тийм. Дүүнтэйгээ холбоотойгоор тэрнээс бас одоо гэмтлүүд их байдаг. Тэгээд барилга дээр ажиллаж байхдаа нөгөө бэлэдийг тийм ээ бэлэний нэг юм юунуудыг бэл даавн бэлэнүүд зориултын бос бэлээ тийм ээ тийм бэлээтэй хийснээр бэлэн татагдаад нөгөө одоо тасдагч руугаа багч руугаа ч юм уу тэгээ бэлгнээсээ гараад талж чадахгүй байж хаад гараагаа тайруулдаг ч юм уу иймэрхүү тохиолдлууд байдаг. Нөгөө үйлдвэрийн гэмтлүүд гэдэг янз бүрийн одоо бүтээгдэхүүнүүдийн Монголд байдаг үйлдвэрүүдээс үүдэлтэй гэмтлүүд бас маш их ирдэг. Гэтэ тэгээд тэнд нь бол бас нөгөө хөдөлмөрийн аюулгүй байдал гэдэг юмыг бас мэддэггүй. Тэрнтэй холбоотойгоор хүндэл үүсдэг. Тэгээд хүмүүс одоо бидний энэ хуруу гэдэг эргэтэн чинь ямар чухал юм бэ гэдгийг юусоо мэдэхгүй тий. Нэг хуруугаа ингээл гэмтээждэг. Гэтэл нөгөө хуруу нь бол маш олон үйл ажиллагаанд оролцдог тийм ээ. Тэгэхээр энийг ингээд бас ингээд за гар юм чи яах вэ? Хуруу юм чи яах вэ гэж орчдөг. Тэгээ ямар ч тийм аюулгүй байдлаа юусоо баримталдаггүй. Ерөөсөө л нэг тийг ингээд тухайн мөчөд ингээд хийж ивэл болдог. Тэгээ дараа нь эргүүлээд бас ингээд айгуутын тухай холбоотойгоор одоо хөгжлийн бэрхшээлтэй болох ч юм уу тийм иймэрхүү юмуд бол хөдөлмөрийн чадвараа алдагдах иймэрхүү юмуд үүсдэг. Тэгээ бас нэг одоо юмуд нь хүмүүст одоо анхааруулж хэлэх нэг зүйл нь юу юм гэхэлээ ямар нэгэн байдлаар хаанч байсан хагалгаанд орсон бол тэрийг буцаагаад боолт гэдэг юмыг хийдэг юм аа. Шархны боолт гэдэг зүйлийг хийдэг шүү гэдэг ойлголт ер нь хүмүүст айгүй бага байдаг. Эмнэлгээс гарсныхаа дараа ч юм уу тийм ямар нэгэн байдлаар хаана хийлэх юм болоо энийг одоо яах хэвээр болоо гэртээ боод юм болоо яад юм болоо гэдэг юмуд айгүй их байдаг. Хүмүүс ерөөсөө тэрийг боолтыг одоо хаалгаан хийлгэсний дараагаар эмнэлэгтээ ирж боолт хийлгдэг шүү гэдгийг ерөөсөө мэддэггүй тийм. Тэгүнтэйгээ холбоотойгоор маш гоё хаалгаанд ороод одоо сайхан болоод явдаг тийм. Тэгээд гэртээ очихороо бохор оруулцдаг ш тийм. Нөгөө халдвар оруулаад тэгээд хүндрэлүүд гарааддаг. Тэгээ хүндрэлүүд нь юу юм гэхлээр мэдээж мөчтэй харагдах. Тийм ээ дээд мөч юм уу, доод мөч юм уу. Эсвэл одоо ясны эдэд өрөвсөл ч юм уу. Тэгээ иймэрхүү хүндрэлүүд ерөөсөө л 100% нөгөө шархтай л холбоотой явагдаж байгаа юм л үзэж байгаа. Ахмад насны хүмүүст энэ түнхний хугарал гэж айгүй хэлбэг тохиолдоод байдаг тий. Тэгээд тэр нь өөрөө бас амьдралын чанарт маш ихээр нөлөөлж идэг. Нэг юм дээр тэгэлж унаал хугарчлаа гэж ярьж идэг. Тэгэхээр энэ талаараас магадгүй телевиз үзэж байгаа ахмад наснуудтай хойлоо баг зэргийн зөвлөгөө өгмөр. Түгний хугарал маань ихэвчлэн одоо ахмад насны тийм ээ. Одоо 70-аас дээш насны ч юм уу эдгээр хүмүүст бол одоо эдгээр залуу насны хүмүүстэй харьцуулахад бол их тохиолддог. Тэгээ энэний одоо шалтгаан юу юм гэхлээр уналтууд байдаг. Шатнаас унах, сандлаас унах, юмнаас унах тийм ээ. Эдгээр уналтуудаас үүдэлтэйгээр түнхний одоо хугарлууд бол их тохиолддог тийм ээ. Тэгээ энэ яаж байгаа юм лээ түнх одоо гэхээсээ нөгөө дунд чүмөгний хугарлууд тийм ээ. Дунд чүмэг гэдэг ясны хугарлууд бол их тохиолддог. Тэгээд нөгөө ахмад насны хүмүүс одоо биеийн онцлогч юм уу, ясны сэргэжилт тийм ээ. Одоо мэдээж залуу эдгээр хүмүүстэй харьцуулахад бол ахмад насны хүмүүст бол ясны сэргэжилт бол маш эрчимтэй явагдсан байна. Үүнтэйгээ холбоотойгоор одоо шууд болон шууд бас механизмаар тэр дунд чүмэгний хугарлууд бол их тохиолддог. Ялангуяа өвлийн улирлуудад бол яг ерөөсөө л хөшөө хүмүүс бол гэрээсээ гараад гарахтаа бүдрээл унчин тэгэл ирээл үзүүлэхэд хугарсан байдаг ч юм уу тийм ээ. Иймэрхүү юмд бол их тохиолдоод байдаг. Тэгээд одоо 100 дулааны улирлуудад бас уул хад руу явах ч юм уу. Тэгээ энэ тохиолдолд одоо уулаас унах, бүдрэх ерөөсөө л тэр ахиу насны хүмүүс бол бүдрэх, унах үед л
дунд ч юм ууны хугарлууд бол их тохиолдод байдаг. Энэс одоо яаж урсан сэргийлэх гэхлээр мэдээж бас уналтыг та унахаас урсан сэргийлэхийн тулд маш болгоомжтой л байх хэрэгтэй байна ш тийм ээ. Ахын насны хүн бол сандал дээр суухтаа маш болгоомжтой байх хэрэгтэй байна. За шатнаас буухтаа маш болгоомжтой байх нь тийм ээ. За явган алхаж явах үед ямар нэгэн одоо саад дотгортой зүйл байна уу үгүй байна уу гэдгийг л сайн харж аж л урсан сэргийлэх боломжтой болчихж байгаа. Монгол улсын хэмжээнд ямар гэмтэл илүү зөнхлөн тохиолддог вэ? Нэгэнтээ одоо хоёлаа яг энэ нас баралтын тэ ихний 3 дугаар байрт орж байгаа гэмтэл учраас гэмтлүүд маань дотроо айгүй олон төрлүүд байгаа. Тэгэхээр тэр талаар та мэдээлэл өгөөч. Одоо нөгөө гэмтлийн асал гэмтэл дундаас толгой нэг гэмтлүү тийм ээ. За ямар нэгэн байдлаар бүх төрлийн дөргөлтж байх юм уу, цус харуулдаж байх юм уу тийм ээ. Цус хуралтууд байх нь. За ил болон одоо ясны гэмтлүүд ингээд толгойн гэмтлүүд. Дараагаар нь юу ярьж байгаа юм гэхэлэр мөчтийн гэмтэл тэн дундаа шагаа, тавхай тийм ээ. Өвдөг, шилбэний эдгэрийн ясны гэмтлүүд бол их ордог. Тэгээд одоо жижиг одоо гар, хуруу, сарвууны эдгэрийн гэмтлүүд бол дийлэнх нь бол эслээд идэг. Тэгээд энийг ингээд аваад үзэхээр ямар нэгэн байдлаар одоо гэмтэл яралтай тусламж тийм ээ авч бүртгэгдсэн хүмүүсийн тоог одоо ингээд сүүлийн 5 жилийн статистикийг аваад үзэхээр 780 гаруй мянган хүн бол одоо гэмтлийн яралтай тусламжийг бол авсан байдаг. Тэгээ энийг ингээд сүүлийн 5 жилийг дундчлаад аваад үзэхээр жилд ойролцоогоор бол 130 гаруй мянган хүн бол одоо гэмтлийн яралтай тусламжийг авдаг байна тийм ээ. Тэгээд эдгээр авж байгаа одоо шалтгаанууд нь юу юм гэхлээр ерөөсөл тэргүүлэх 5 шалтгаан байгаа. Уналт, амьгүй механик зүйлд одоо өртөх, зам тээврийн осол, за тэгээд одоо хүчирхийлэл, тэгээд амьтаа механик зүйлд одоо өртөх тийм ээ. Эдгээр ийм шалтгаануудтай одоо иймэрхүү одоо тохиолдлууд бол бүртгэгдээд байгаа. Бидний урилгыг хүлээж авч үнэтэй зөвлөгөө өгсөн юмж таньда баярлалаа. Тэгээ нэвтрүүлгийнхаа төгсгөлийн хэдэн минутыг танд үлдээе. Тэгэхээр яг энэ гэмтэл гэдэг одоо салбарт ажиллаж байгаа хугацаанд ард иргэдтэй нэг хэлмээр санагддаг нэг юмч болгоны нэг зүрхний үг байдаг шүү дээ. За нэг эдэрт ингээд л хэлчихээсэн ард иргэд маань ийм л дадал зуршил суучаасаа гэж боддог үг байгаа бол одоо энэ завшааныг ашиглаад та нийт телевиз үзэж байгаа ард иргэдтэй хүргээж. Одоо хүүхдүүдийн хувьд бол хүүхдүүдээсээ хараач эцэгчүүдээ тийм ээ. Одоо яаж харах уу гэхлээр зуны улиралд тийм ээ. Улиралтайгаа холбоотойгоор хүүхдүүдийн тэр гэмтлүүд нь бас их өөр байгаад байдаг. Тэгээ нэг 0-4 насны хүүхдүүдийн хувьд бол одоо ахуйн нөхцөлөөр ямар нэгэн байдлаар халуун юмд санал дээрээс усрах, унах, буудан дээрээс унах, орноос унах тохиолдлууд бол айгүй их байдаг. Нэг ялангуяа одоо нөгөө бага сартай Тэгвэл хөдөлгөөнд ороод ингээ хөдөлдөг хүүхдүүд байдаг штеп 5-6 сартай яг тийм хүүхдүүд орноос айгүй хундаг. Тэгээ тэр хүүхдийг яагаад ингээд орон дээр ганцаар ингээ тавьчихд юм бэ тийм ээ. Аль эсвэл тэр хүүхдүүдийг бүр бага насны одоо 6-7 настай агаа анаа нарт нь өчтдөг. Тэгээ тэр хүүхдүүд нь өгж авч явахтаа унцдаг. Тэгээ нөгөө жоохон хүүхдийн маань ингээ тархиараа тархины хүнд гэмтэлтэй болчдөг. Тэр хүнд гэмтлээсээ үүдэлтэйгээр хүүхэд маань одоо хөгжлийн бэрхшээлтэй болох тийм ээ. Цаашлаад одоо амь нас хүртэл эслэг иймэрхүү хүндрэлүүд бол амар гардаг. Тэгэхээр эцэг эхчүүд бол бага насны хүүхдүүд бол хүүхдээ битгий тэрвүүлээч. Хүүхэд нь хөдөлгөөнд ороод авал орон дээр битгий тавиач. За бага насны гэрдээ одоо бага насны хүүхэдтэй байдаг бол халуун одоо цай одоо халуун одоо тэр тоогооны одоо ус услагч халуун тоогоо хол байлгаач тийм ээ. Өөрөөсөө тэр хүүхдүүдээс тэр халуун юмнуудыг хол байлгаач. Хутга шуугаа хол байлгаач тийм ээ. Тэгээ хүүхдүүд бас нөгөө товч зай залгдаг. Тэгээ тэрийгэ хураагач гэж бас хэлмээр байдаг хүүхдүүдэд. Дараа нь юу юм гэхэлэр нөгөө наснасаас шалтгаалаад байгаа гоц одоо савлуурдаа тоглодог хүүхдүүд. Савлуурдаа тоглож явахт нь болоо тэгж хүчтэй савлж болохгүй гэдэг үгийг хэлээч тийм ээ. Заавалч хүү эцэг их гэлтгүү тэр одоо савлуурдаа тоглож байгаа харж байгаа тэрний эргэн тойронд байгаа насанд хүрсэн том хүмүүс тийм ээ. Савлуур дээр битгий ингэж хамаагүй тоглооч. Савлуураас битгий үсрээч гэдэг юмнуудыг бол бас хүүхдүүд бол хэлж имээр байгаа. За дараагийнх нь юу юм бэ гэхэлэр хөдөө орон нутагт одоо мориноос унж байгаа тийм ээ. Одоо хүүхэд гэлтгүү том одоо ялангуяа зуны улиралд одоо морь ундаг тийм ээ. Хэрэг морь унж чаддгүй мөртлөө морь ундаг ч юм уу. Үүнтэйгээ холбоотойгоор одоо мориноос унж хүнд гэмтлүүд маш их гардаг. Тухайн мөчид одоо амнаас ирсдэг, хулгаар хугарах, түүнтэйгээ холбоотойгоор хөгжлийн бэрхшээлтэй болох, хөдөлмөрийн чадвар алдагдах, иймэрхүү эрсдэл хүндрэлүүд байдаг. Үнэхээр хүүхэд нь унж чадахгүй бол хүүхдээ онуулахаа нэгдүгээрт болох хэрэгтэй. Хоёрдугаарт өөрөө унж чадахгүй бол бас болох хэрэгтэй. Дараа нь одоо нөгөө хөгшин настай хүмүүсийг бас морь унуулсан байдаг.
тийм. Эдгээрээс үүдэлтэйгаараас тэр хөвч настай хүмүүс маань одоо мориноос унах, хөл гарна хууграх, гимтэх, одоо амнаас эрсдэх угаасаа ингээд иймэрхүү хүндрэлүүд бол их байдаг. Тэгэхээр ерөөсөө л иймэрхүү хүндрэлүүдээс, иймэрхүү гимтлээс бол бид нар өөрсдөө бол урьдчилан сэргийлэх бүрэн боломжтой. Хөдөө орон нутг зам тээвэрт явахдаа хурдаа тохируулж яваач. Хин нэгэнд боломж олгоо зам тавьж өгч байгаа чи, тийм ээ. Тэгээ үүнтэйгээ холбоотойгоор одоо та хурдаа хэтрүүлсэндээ холбоотойгоор аль эсвэл одоо гүйц төрүүлэгч явцдаа ч юм уу тийм иймэрхүү хүндрэлүүд их гарч авт тосолд орж ин тухайн одоо хайртай хин нэгнийхээ хайртай гэр бүлийгээ гимтээж ин тухайн хүмүүс одоо өөр гэр бүлийн хайртай хин нэгнийг нь бас гимтээж ин хөдөлмөрийн чадварыг алдагдуулж ин дахиж хизээж буцаж гэртээ ирэхээргүй болсон иймэрхүү гимтлүүд одоо учруулад байна. Гэтэ энийг бол бид нар өөрсдөө өнөөс урьсан сэргийлээд гимтгээс нь урьсан сэргийлээд хин нэгэнд нь зөвлөгөөг нь өгөөд хамгаалах юм бүрэн бол боломж бол байдаг гэдгийг хэлмээр байна. За тэгээд энэ удаагийн дугаар маань энд хүрээд өндөрлөж байна. Монголын үндэсний малчин телевизээс малчид та бүхнийхээ эрүүл мэндийн төлөө бэлтгэн хүргэж байгаа малчдын эрүүл мэнд нэвтрүүлгийн маань энэ удаагийн дугаараар Урангой эмч маань оролцлоо, үнэтэй зөвлөгөө өгсөн эмч таньда дахин баярлалаа. Тэгээд урьдчилан сэргийлэх бүрэн боломжтой зүйл одоо биднэрт байгаа учраас доор бүрнээ хариуцлагатай байгаад альва гимтлээс бүгдээрээ урьдчилан сэргийлээд эрүүлийг хурд удаа аз жаргалтай амьдарцгаая. Нэвтрүүлгийн хамтрагч Энэрэл Момоос эмнэлэг. За хамрын зовхлон тохиолддог хүмүүсийн хилдэг завар болохоор хамар битүүрх гэсэн завар хилдэг. За хамар битүүрх нь болохоор ямар хуу шалтгаантаагаас хамаарат тэрдээ тохиорсон эмчилгээгээ хийх шаардлагатай байдаг. Хамрын таславч гэж нөгөө хамрын хоёр нүхний голоор байрладаг таславч мөгөөс маань болохоор аль нэг тал руугаа хэлбэсэн мөрийсэн гэмтлийн шалтгаантаагаар тийм өрөөлттэй байх юм бол хамар битүүрж байгаас бас арчлын шалтгаантай мөр одоо хамар битүүрлээс үүсэж болно. За тэгэхээр яг хамар битүүрээд байна гэсэн тохиолдолд хүмүүс дур мэдээд байнга хамар онгойлгох таслах хэрэглээд байдаг. Тэгснээрээ яг үндсэн шалтгаанаа олоогүйгээс хэрэглээд байгаа таслах хэрэглээд байгаатай хамааралтайгаар хамрын цацлагны хамааралтай хамрын өрөвсөл буюу таслах хэрэглэхгүй л бол хамар битүүрдэг. Тиймэрхүү бас шинж тэмдэг илэрдэг болчдөг. За тэгэхээр яг ингээд битүүрээд байгаа шалтгаанаа яг юунаас болсон байна гэдгийг мэдхийн тулд чихмөр олон эмчд үзүүлэх шаардлагатай байдаг. За таславчийн мөрөлтийн хувьд болохоор гаднаас гэмтлийн шалтгаантайгаар ерөнхийдөө үүсдэг. За таславчийн мөрөлт нь аль нэг тал руу баруун зүүн аль нэг талын хүнийг таглаад мөрөөжсөн байх юм бол тэр талдаа болон эсрэг талдаа ээлжиж битүүрэх юм уу тиймэрхүү завиуруудыг өгч болно. Хэрвээ харшлын шалтгаантай байх юм бол гаднаас гэмтэл аваагүй ч гэсэн харшлын улирлуудад одоо ургамал ширэлж ургасан үед эсвэл тоос шороо ойрхон байх юм бол хамар битүүрэх, шингэн нус гарах, найдах шинж тэмдгүүдээс илэрч болно. За тэгэхээр хэрвээ харшлын шалтгаантай гэж үзэх юм бол харшлын сорил хийлгэж харшлын эмчилт үзүүлэх, харшлын талын эмчилгээг хийх юм бол илүү үр дүнтэй байдаг. За таславчийн мөрөлттэй холбоотой хамрын битүүрэл байх юм бол зайлшгүй мэдслийн арга хэмжээ авах хэрэгтэй буюу хамрын таславчийг тэгшлэх хэрэгтэй. За ингэснээр яг үг гэхээр цаашид үүсэх хүндрэлүүдээс сэргийлж байгаа. Хамар байнга битүү яваадах юм бол толгоо овдох. За энэний хүн цаашаа бас давхар хүндрэл үүсэж болох нь юу гэх юм бэ? Зүрх байнга өвдөлсөх ачааллаас болоод хүмүүсийн мэддгээр гамрит буюу хамрын дайвар хүндийнүүдийн өрөвслийг бас үүсгэж болно. За дайвар хүндийнүүд нь болохоор хоёр талын хацар, дуух болон нүдний хурхай, гавлын суур хэсэгт байдаг хүндийнүүдэд ерөнхийдөө хамраар авж байгаа агаар орсноороо дуу цорой тулах толгоос хэрэглэн цаваа байлах тиймэрхүү үүрэг гүйцэтгэх нь. Тэгээд хамраар амьсгал авснараа тэр хүндийнүүд агаар маань ороод бүлээсэж цэвэршээд уушг руу дамждаг гэсэн үг. Хамраар авсан агаараар илүү цэвэршсэн ордог гэсэн үг. За тэгэхээр хамрын айлын талын хүндийдөө нөгөө таславчийн мөрөлтөөс болоод битүү үсээд битүүрдэг болвол тэр талын дайвар хүндийдөө агаар ороход багасчна гэсэн үг. Тэгээд ерөнхийдөө хүмүүс нөгөө нэг амьсгалын дээд замын халдвар авлаа, бактери вирустай халдвар авлаа, хайнаа томон хүртлээ хамар битүүрч нусгойжод яваад байдаг. Тэгж жагаад эмчлээгүй удаан тоохгүй байх юм болно. Гамрит буюу дайвар хүндийн аль нэг талын өрөвсөл бол үүсэж хүндэрдэг. За дайвар хүндийн өрөвсөл болохоор хаана аль талдаа өрөвсөн байна гэдгээс хамаарат за хацрын талдаа гацрын хүндэд өрөвсөн байх юм бол гацар руугаа чинэрч өгдөг, дух руу өрөвсөн байхад дух руу чинэрч өгдөг, доошоо тонгоохоор байнга чинэрч өгдөг байх, эвгүй өнөр үнэртэх, өмхийн нус гарах гэсэн шинж тэмдгүүд илэрч болдог. За тэгэхээр ерөнхийдөө яг ийм шинж тэмдгүүд илэрх юм бол бас
зайлшгүй нарийн мэрэгжлийн эмчэд үзүүлээд тохирох эмчилгээгээ хийх шаардлагатай. Залхиур талаас цохилон тохиолдох өвчлөл гэх юм бол хүмүүсийн одоо мэддгээр хийж хийснээр одоо ангинтай гэж яриад байдаг. Тэгэхээр юм нь болохоор тагнаан гүйсэн болчихын гэсэн үг. За тагнаан гүйсэн болчихын нь бол хүн болгонд байдаг. За өөрөө дархлааны үүрэгтэй ам залгуураар орсон одоо гадны нэм бактери, за хоолтой хамт орсон нэм бактерийг устгах тийм дархлааны бага хэмжээний шингийг ялгаруулж хамгаалах үүрэг гүйцэтгэж гэж байдаг. За энэ үүрэг маань алдагдаад байнга эдэлдэг буюу жилд 7-оос дээш жил болгон дараалаж өвддөг, эдэлдэг, халуурдаг шинж тэмдэг өгдөг болчих юм бол гүйсэн булчирхайн архаг өргөсөлтэй болсон байна гэсэн үг. За тэгэхээр гүйсэн булчирхайн архаг өргөсөлтэй болж байна гэдэг маань болохоор цаашдын ямар хүндрэлүүдийг өгөх вэ гэхээр үе мөч болон зүрхний хавхлага, бөөр гэсэн эрхтнүүдэд одоо гэмтэл үүсгэх эрсдэлтэй буюу үе мөч өвддөг болох, за зүрхний хэм алдагдах, за бөөр өвдөх гэсэн бас нэмэлт хүндрэлүүд шинж тэмдгүүдийг өгдөг болно. Тэгэхээр хоолой өвдөж явдаг хүмүүс маань болохоор яг тохирох эмчилгээгээ зөв хийхгүйгээс болоод энэ маань ууж өрчдөг. Тийм болохоор за хоолой өвдлөө өдөлөө халуурлаа гэхээр дур мэдэж эмийн сангаас антибиотик авч уухгүйгээр мэрэгжлийнхаа амжилт үзүүлээд эдэлсэн байх юм бол яг залгуураасаа эдэнээсээ арчтсан шинжилгээ авахлаад ямар бактери өсөлттэй байна гэдгийг тодорхойлсны үндсэн дээр тохирох эмчилгээ хийх юм бол энэ маань уужгирэхгүй гэсэн. Хэрвээ байнга өвддөг болчлоо жилдээ за 4 болон түүнээс дээш 7-оос дээш өвддөг болчихсон жил болгон байнга өвддөг байх юм бол хаалгааны заалттай болсон буюу гүйсэн булчирхай ах мэдслийн заалттай гэсэн үг. За тэгэхээр ерөнхийдөө хүмүүс маань хоолой өвдлөө гэхээр дур мэдэж эмчилгээ хэрэглэх биш, эмчт үзүүлж иж тохирсон эмчилгээ хийх шаардлагатай. Цэцлэн сэргийлтийн хувьд гэх юм бол за ансгалын дээд замын хал руу авахаас сэргийлэх, за хоолой залгуур өвдгөөс урьдчилан сэргийлж дархлаагаа сайн дэмжих, за өний хүндийн ариун цэврийг сайн сахих, за хорхооцсон шүд байгаа бол шүдний эмчт үзүүлж заавал шүдээ эмчлүүлэх шаардлагатай. Эмнэлэг.